Цагаан хад. Сэлэнгэд нэг өвгөн хятад тариачин байжээ. Тэр хятад нэг өдөр хөдөө явж байтал нэг жижигхэн сайхан цагаан хад тааралджээ. Эхнэр хүний мэм шиг өөмөөгүй бөмбөр цагаан хад байжээ. Түүнийг сонирхон харж байгаад дээр нь шээчихжээ. Яах ч гэж энэ хөөрхөн хадан дээр би шээчихвдээ гэж жаахан гимссэн гин. Тэгээд хараад шүн унтсан чинь зүүдэнд нэг залуухан хөөрхөн цагаан хүүхэн ирээд өвөрт нь ороод янаглаж амарглаад байж гин. Түүнээс хойш шүн бүр зүүдэндээ нэг залуухан сайхан хүүхэнтэй жаргадаг болжээ. Нэг сар өнгөрөхөд өнөө хятад үлбийсэн цонхгор цагаан өвгөн болжээ. Арьс махан шуугдаад тамирт инхэд барагдаад өгөхөд хүрчээ. Эмчид очиж үзүүлсэн чинь тусал задрах гэдэг өвчин болж гээд мэдрэлийг нэмнэж гин хичнээн гимнүүлсэн боловч тус олсонгүй. Нэг удганаас очиж асууж гин тэр удган хэлжээ. Цагаан лусад бузар оруулсан байна. Тэр газартаа очиж сан тавьж дахил өрг гэж гин. Тэгэхээр өвгөн хятад өнөөх цагаан хадаа ирсэн чинь яагаад ч олж чадсангүй юм гэж. Өвгөн хятад зүүдэндээ жаргаж үлбий жадарсаар байгаад удалгүй нас барсан гэдэг. Шар дамб. Манай нутагт Төв аймгийн Дэлгэрхаан суманд нэг эрдэмтэй лам байжээ. Түүнд Монголын газар нутгийг тооцсон нэг ховор ном байж гин. Тэр номыг шар дамб гэдэг үзье гэж гуйж аваад буцааж өгөхгүй их уджээ. Өвгөн гэж хэлээд өгдөггүй юм байж. Тэгэхээр нь тэр эрдэнтэй ламын шавьд Тарган Осор гэдэг хүн шар дамбын эзгүй байхад байшинд нь ороод өнөөх номыг аваад багштай аваач өгчээ. Түүнээс болоод шар дамб Тарган Осор хоёр хэрэлдэж зодтолдож чухам тангараггүй дайсан болжээ. Тэгж байтал шар дам өвдөөд өгөх болжээ. Өгөхийн өмнө би юм уу Тарганыг аваад явна да гэж үргэлж хэлдэг байж. Шар дамбыг өгснээс хойш 20-од хоноод Тарган эв ирүүл байсан хүн гинт өвдөөд хэдхэн хоноод өгсөндөө шар дамб Тарган Осрыг аваад явчлаа гэж манай нутагт цуу үг гарсан юм. Тэгээд бас шар дамбыг чөтгөр болоод Тарган Осрыг дагуулад явж байлээ гэж үг гарсан юм. Сумын нэгдлийн дарга дүүгэрж авын ихнэр хинч гэж нэртэй билээ. Нэг хүүхэн өдөр гаднаа зогсож байгаад гинт хашгирч гин. Хүү яах вүлээ? Шар дамб Осрогоо хөтлөөд явж байна гэж хэлээд ухаан алдчихж. Тэгэхээр нь одоо яах билээ гэж дүүгэрж авт албан ажлаар нь очиж хэлжээ. Дүүгэрж ав гэртээ ирж үзээд одоо би завгүй байна. Та нарт арга байвал аргал гэж хэлээд ажил руугаа явчихж. Тэгэхээр нь хамаатан садан нар нь Хөх Лувсан Осор гэдэг зодчийг залж иржээ. Тэр бол сүмийн дугуйч байсан эрдэм номгүй хүн. Сүм хийдийг уцснаас хойш зодч болж шийд гаргадаг байсан. Сүүлдээ өөрөө зодч болсон. Зодын номл сурсан юм байх та. Зодч ирээд дүүгэрж авын ихнэрийг таринтаж үлээгээд зүгээр болгосон. Тэгээд үхээрийн бузар болж гэж сан тавьж ариулж өгөөд зүг зүгээр болгочихсон доо. Үхээрийн бузар гэдэг юу вэ гэвэл дүүгэрж авын ихнэр шар дамбыг оршуулсан газрын ойр аргал түүж яваад гинт толгой хэсэг хар сэжгэлсэн юм гэдэг. Ийм л юм болсон доо. Одоогийн хүмүүс худлал гэх байх. Энэ бол 1970 онд болсон хэрэг. Хараал хийх. Манай эцэг сандаг гэж хүн байсан. Манайх овоо малтай чинэлэг аль байлаа. Манай нутагт их шавийн нэг хотог манай хушууны айлуудтай зэрэглэн нутгалдаг байсан. 1911 онд богдыг хаан ширийн сууснаас хойш шавьчуудын омог их болоод хошуу айлыг элбээр хохируулдаг болсон цаг юм. Их шавийн шүтэн гэдэг хүн их хүрээ орохоор явлаа. Тэгэхдээ манайхаас 2 шар өхөр дараа үнийг өгнөгээд аваад явчихлаа. Тэгээд өнөөх шүтэн нутагтаа буцаж ирсэнгүй. Өөр жайлуудаас бас мал юм зээлж аваад явдсан хүн байж. Нэг жил болсны дараа манай аав сандаг шүтмийн ах Лувсангийн нэг атан тэмээг барьж аваад ирчээ. Тэгээд сандаг Лувсан хоёр заргалдаж эхэллээ. Хушуу тамгын түшмэд тэр атан тэмээг Лувсанд буцааж өг гэд байхлаар манай аав сандаг тэмэгийг буцааж өглөө. Тэгээд 2 шараа зүгээр алдчихсан тэр. Гэвч тэр яам тал тохой татаад олигтой шивдэр гаргаж өгөхгүй байлаа. Тэгэхээр манай аав бодож очисон хамгийн чухал үгээ хэлж гин. Юу гэж хэлсэн бэ гэхэд холбоотой 2 бярууны нэг нь худагт ойчход нөгөө нь чирэгдэж бас худагт ойчдөг юм. Хэрэг холбоотой 5 бяруу байвал яах вэ гэж хэлжээ. Тэр үгний утга нь хэрэг энэ хэргийг ингэж хэлсээр шийдвэл би тамд очихдоо Лувсан яамны 3 түшимдлийг аваад хамт тамд ойчно гэсэн юм байж. Түүнийг цаадвал бас тэгж ойлгожээ. Гэвч тэд нар шийдвэр өгөхгүй дуугаа байгаад байжээ. Тэгэхээр манай аав уурлаад яамны гадаа чөтгөртэй байсан өөрийн 3 морины чөдрүүдийг тайлж гаяад хөөгд явах гэсэн чинь өнөөх морд нь гэр өдөө биш өөр тийшээ цугтааж гин. Манай бүр уурлаж Лувсантай хэрэлдэх зодтолдох шахаж гин. Арай гэж ганц хэр морой
аваад нөгөө хоёр морийг зүнд нь хайжгаад Лувсангийн зол болгочгоод гэртээ харж ирэв. Лувсан хоёр морийн зүгээр авсандаа бас сэтгэл нь ханахгүй хийд дээр суудаг Луузан гэдэг хүнд очиж манай аавд хараал хэлгэжээ. Тэр хараал нь удалгүй бүтэж манай аавын ууц нургаар хатгах өвчин тусаад хариугүй өвчтөг хөвтдөг боллоо. Бүр хүний гарт орлоо. Мэргэн шовхор гэдэг алдартай ламаас асуусан чинь манлаа дорж жодбаа гэдэг номыг уншуул гэж альджээ. Энэ чинь хойд насанд зориулсан ном юм. За өгөхстэй юм байлгүй гэж аав хэлдэг боллоо. Яах ч арга байдаггүй. Манай аавын би муудчил байна. Би 10 эдтэй хүүхэд байсан. Манай ах сангаа 20-од настай залуу байлаа. Одоо яах вэ гэд манай ах сангаа ааваас сууж байна. За би Лувсангийн хараалаар өгөхстэй юм байлгүй гэхээс өөр үг аав хэлэхгүй юм. Тэгэхээр манай ах гэрт гадаа орж гарч баахан бодож байгаад нэг юм шийдсэн бололтой. Хурдан хэр морой барьж унаад нэг өглөө мордоо тавьчлаа. Хүү хаашаа явчих вэ гэж аав сүулт нь асууж байснаас үзэхэд аавд хаашаа явахаа хэлсэнгүй юм байна. Тэгээд 2 хоног өнгөрлөө ах байдгүй. Нэг өглөө босоод манай аав хэлж ийн урд ч сайхан зүзүүдлээ гэж байна. Ямар зүзүүдлээ вэ гэж асуухад хэлж байна. Өнөөг шар сандуу ирээд надтай ноцлоод болдоггүй. Би түүнийг барьж аваад хүлээ тайчглаа гэж зүудлээ гэж байна. Шар сундуу гэж хүн байгаад хэдэн жилийн өмнө өгсөн юм. Урд нь аав дандаа муухай зүудэлдэг байсан юм. Гал зүхэн ирээд ноцлоод болдоггүй юм гинэлээ. Бас тэр шөнө манай ээжи сайхан зүудэлжээ. Нэг ч манай хот руу дайрж ирснийг манай нохоо тосож ноцлоод барьцглаа гэж зүудэлсэн гин. Тэгээд аав би гайгүй гэж хэлээд намайг нэг өндөлгөж үзгэж ижид хэлж байна. Ижи бид хоёр илбээд аавыг өндөлгөв. Аав өндийгөө цуулаа. Халуунцээ овоо уучлаа. Ууц нь хатгахаа болчихлоо. Тэгээд аавын би овоо засарч эхэллээ. Би баярлаад аав идгэж байна гэж дэрэгдэх айлын гэрүүдээр явж зарлав. Тэгээд ижид буруутав. Юуны туханд хөрлгүүд эми юм битгий яриад бай. Гээд загнаж байна. Үдэж болоход аав гарч бие засаж чаддаг боллоо. Тэгэхэд аав баярлахгүй харин сэтгэл нь цавж байна. Миний өвчин цасраад хүүд нь шилжиж магадгүй гэж зовж байна. Хүү яв 2 хоног алга боллоо гэж байна. 3 хоногдоход ах сангаа ирлээ. Морин хөлөрчсөн хол явсан бололтой байна. За чи хаагур яваад алга болов гээд аав ижи хоёр асууж байна. Тэгсэн чинь ах шар удганы очиж асуугаад аврал хэлгэсэн юм аа. Шар удган бол надаас 20-од нас ах. Ламо жамсрангийн өмнөөс буудаг удганч гэж бараг чойжин шахуу хүн. Олон тач авралаа хүргэдэг өвчин зовлонгоос салгадаг их ачтай тустай тийм нэг ихнэр байсан юм. 1937 онд дэлдэг цэрлэл шийтгэлээс айж өөрөө сайн дураараа нас барсан юм. Тэр удганд очиж манай ах аавын тухай асууж гин. Тэр удган хэлж гин. За хараалын хорлолтой юм байна. Янаг хайртай бараан хөлгийг дагаж ирсэн жатхаа байна. Аргалж болно гэж гин. Хараал ибл толгойд хадаг ибл бурханд гэсэн ёсоор Лувсангийн хараал манай аавын толгойд буусан хэрэг байжээ. Манай ах шар удганд нэг морь хідэн хонтой өргөж аавын ань усыг даатгаж гин. Шар удган санхуусаа залж удгалаад асууж гин. Хорлыг зүгээр л хинд гим хоргүй болгоод орхих уу эсвэл хариулж уг эзэнд нь болох уу гэж гин. Тэгэхэд манай ах хэлжээ. Хинд ч гим хоргүй болгож хайрл гэжээ. Шар удган заа хорлолгүй болголоо. Аавын чинь би гайгүй болох байхаа. Өнөөдрөөс тэмдэг мэдгдэх байх гэж хэлсэн гин. Тэгээд дахыг ирэхэд аавын би нэрээ гайгүй болсон байсан да. Тэгээд би сайжирч 7 хоног болоход босоод явдаг болсон. Сар болоход морь унаад явдаг болсон. Ердөө эмнүүлсэн ч байхгүй. Би энэ зүгээр болсон доо. Нэг өдөр аав Лувсан гэрж уулз гэж хэлүүлсэн юм. Тэр ирж уулзлаа. Царай уруутай олон өгдөө үгийн хүн байх юм. Манай аав түүнд хэлэхдээ за би чиний хараалыг хариулгаж хинт ч хорлолгүй болгуулсан. Дөрвүүгээс биш үхэр, дүрлжингүүгээс биш хад юм биш бол чи ойлгоо биз. Чи намайг хорлоод би хариулаад байх юм бол танаа манаа хоёр айл өргөдөж дуусан шүү. Тэгээд хойд насанд тамийн таглаа болно. За хоёул найрамдъя. Тэгээд хоёул эвдрээд явах вэ эвлий гэж манай аав хөөргөө гаргаж тамхилсанд тэрч тамхиллаа. Манай аав ч ирүүл болж урт удаан наслаад хожим нас барсан да. Үүнээс хойш би хараал гэж байдаг юм байна. Хараалыг хариулж бас болдог юм байна гэж боддог болсон. Ачаатай өхөр. Жүгтгэрийг үзье гэж шохорхох хэрэггүй гэж би боддог. Учир нь жүгтгэр ер нь хиймэрэнд оройтсон согогтой хүндэл харагдахаас биш хиймэртэй сайн яваа хүнд харагддаггүй бололтой юм лээ. 1930-аад оны үед нэг зүг манай хушууны хүрээн дээр ламнараар хэсэж шимийн арх угаад
Жаахан халамцуу гэртээ харах гэж мордох гэж байлаа. Манайх бараг л өртөө шахуу газар байгаа юм. Тэгсээр байтал харанхуй болчихлоо. Мордох гэж байтал төмтийн улаан гэдэг миний үеийн залуу хүн банд гэр нь манаатай ойрхон юм. Чи мордох гэж байгаа юм уу гэж асуулаа. Тийм л гэлээ. Тэр бас гэртээ харах гэж мордох гэж байгаа юм гин. Хоёул хамт мордоод явлаа. Хоёул замдаа элдв юм ярилцсаар явлаа. Залуу байсан болохоор голдуул хүүхэн ирлээ. Хүн оршуулдаг сэжигтэй газар хурж очлоо. Сайхан ногоотой тал газар юм. Шүн харанхуй байсан. Гэвч нүх шиг харанхуй арай биш. Нүд сайн болохоор хав ойрыг юм харагдахаар байлаа. Улаан манад гинт тэллээ. Хөөш. Тэр юу вэ? Гэт гараараа зааж байна. Гэтэл над юу ч харагдахгүй юм. Үгүй тэр чи харж гин үү гэд гараар зааж байна. Түүний гарын байдлыг харахад тэр юм нь хойноосоо урагшаа авж байгаа бололтой. За тэр гүвэний цаад руу орчихлоо гэж байна. Тэр гүвэн дээр нь бид хоёр гараад очлоо. Цаана нь юу ч байхгүй, юу ч харагдахгүй юм. Тэгэд хоёулаа цааш явлаа. Би асуулаа. Ямар юм харагдав вэ чамд? Өнөөгч нь хэлж байна. Нэг ачаатай өхрөл харагдсан даа гэх юм. Түүнд харагддаг, надад харагддаггүй тийм нэг юм бидэнд дайралтсан да. Тэр худал хэлэхгүй томоотой сайн залуу. Энэ бол зам болсон хэрэг. Намар нь улаан өвдөөд өгсөн. Би тэгэд боддөг юм. Хүнд муу ёр орохлоор элдвийн муу юм харагддаг байх. Муу ёр нь ороогүй, хиймэртэй яваа хүнд элдвийн муусаа юм харагддаггүй, дайралтдаггүй байх. Цэцэг ургасан. Төв аймгийн Дэлгэр хаан суманд лувсан тэмдэглэх гэж нэг айл бий. Тэднийд нэг тэнгивтэр хүүхэн байдаг юм. Тэр нь нөхөргүй байгаад хүүхэд гарах болжээ. Гэр дотроо зүүн урд хатавчандаа арга түшээд хүүхдээ гаргажээ. Нэг хүү гарав. Хойдох юмыг гаргаж хаяад үлдсэн чийгтэй газар дээр нь хоньны элдээгөө хатсан нэхий үксийг нь дээш харуулаад тавьсан гин. Хит хонсны дараа үзэхэд өнөөх нэхий нь овоогоод байж гин. Нэхий өмийгөөд хатаж байгаа юм болов уу гэж бодоод аваад үзсэн чинь доор нь 5 өнгийн цэцэг ургасан байжээ. Энэ бол цэцэг ургах биш. Монголын цагаан сарын үед хүйтэн байсан цаг юм. Лувсан тэмдэглэлийн явдлыг нэг ч хүн хүлэлгүй, тас нуугаад удалгүй тэндээс нүгөөд явсан юм. Бодвол тэр цэцгийг аваад хатгалсан мэз. Би саяхан нэг сарын өмнө гандан дээгүүр явж байсан чинь лувсан тэмдэглэл явж байна. Би түүнээс битүүхэн асаалаа. Танай өнөө хүү чинь ямар ч хүн болж байна гэв. Тэгэхэд тэр хэлв. Одоо юу ч мэдгдсэн юм алга. Нусаа гожулсан хүүх юм одоо 10-аад нас хүрээд л байна гэж хэлв. Цэвэг. Төв аймгийн Дэлгэр хаан суманд Цэвэг гэдэг нэг өвгөн байлаа. Цэвэг бид хоёр нэг айлд ороод тулганы зүүн талд суужээ. Дэрэгт нь үлгийтэй хүүхэд байв. Цэвэг гэнэт хурдан босоод тулганы баруун талд сууж цай эдээ амсаад за явъя гэдэг байна. Үг ярихгүй ийм хурдан явах болсонд гайхсан боловч аргахгүй дагаад гарлаа. Хоёул мордоод явж байгаад би асуулаа. Цэвэггүй. Та цай жуухгүй юундаа яарч ийм хурдан явах болов вэ? Гэсэнд хэлж байна. Тэр хүүхдийн дэргэд шувуун толгойтой хүн шиг биетэй амтан суугаад хүүхдийн нүдийг ухах гэж байгаа юм шиг харагдлаа. Би зэвүүцэд тулганы баруун талд очиж суусан юм. Тэгээд ер нь айгүй санагдаад би гарыг гисэн юм. Тэр хүүхэд ч маргаашаас өнгөрөхгүй байхаа гэв. Нээрэл тэр хүүхэд маргааш нөхсөн шүү. Цэвэггүй гэдэг ийм хөгийн хүн байсан юм да. Цоож гаргах. Өвөр Монголын бандит гэгэний хийд дээр Хонхрын дорж гэдэг нэг банд bijээ. 3 жил сууж 5 жил суужээ. Ердөө ном сурдаггүй байж ганцхан сурсан ном гэвэл Манцуушрыг бурхнаас оюун бэлэг гуйсан Гангийн лодо гэдэг ном байжээ. Ном сурахгүй болохоор багш нь хэлжээ. За чи ном сурахгүй юм шиг байна. Чамд их номоорч яах вэ? Гангийн лодог чи мэднэ. Тэр чин чамд болно. Түүнийг л сайн уншиж яв гэж. Хонхрын дөрж тэгээд бандит гэгээнийхээс гараад гэртээ хараад явчихжээ. Гэр нь бандит гэгээний хийд дойрхон юм гин. Хөдөө гараад маллаад явдаг байжээ. Тэгэхдээ өнөөх Гангийн лодогоо уншаад явдаг байв. Хонхрын дөрж бас хулгай хийдэг болжээ. Хулгай хэрэг талбагдаад хошууны тамгийн газар хар гэрт ороод хоригдож байж гин. Гартаа гавтай хөлдөө төмөр тушаатай байдаг байж. Дорж нэг шөнө өлсөөд юр болдоггүй гин. Гангийн лодогоо уншаад гавныхаа цоожийг хүлээсэн чинь тор хийгээд унжгин. Гарын сул болжээ. Тэгэхээр мөн Гангийн лодогоо уншаад хөлний тушааны цоожийг үлээж үзэж гин. Мөн тор гээд унжгин. Гар хөлөө сул болохоор шүн босож гадуур жаахан явж байгаад үүр цайхаар гадагшаа явж гин. Тамгийн газрын хар гэрээс зүүн тийш нилээд зайтхан хідэн
гэр айл харагддаг байж. Дорж тэр айлд очиод тараг идэ гэж бодоод хүрээд чижээ. Хар гэрийн хуйг өглөө босоод хориглуулаа бүртгэж үзсэн чинь дорж алга болсон гав тушаа газар хөвтөж байж гин. Айд сандраад тамгийн газрын төшмөлд очиж хэлж гин. Тамгийн төшмөл чи тавиалд явуулчихсан байлгүй яах вэ? Төмөр гав тушаа өөрөө яагаад сулрах вэ? Гэж загнаж гин. Доржийг үүдээс урагш олж ирэхгүй бол оронд нь чамааг хорно гэж тушааж гин. Өнөө хуйг гараад дэмий явж гин. Шүн оргоод ивчихсан хулгайчийг олно гэх огт найдвар байхгүй байж. Юу ч гэсэн тэр зүүнтэй хайлаас асууя гэж бодоод тэнд очиж гин. Тэгсэн чинь тэр айлын нэг гэрт дорж тараг идээд сууж байж гин. За чи энд байгаа нь яамай. Чи намайг алгашглаа. Би чиний оронд хоригдох шахаад байна. Чи яах гэж энд ирээвэ гэж гин. Би тараг идэх гэж энд ирсэн. Өлсөд сууж болохгүй юм гэж. Хуйган доржийг дагуулаад тамгийн газар очиж гин. Тамгийн түшмэл өнөө хоёрыг байцааж гин. Чи яах гэж оргосон бэ? Чи яах гэж оргуулсан бэ гэд зандран асуужээ. Хуйг би оргуулаагүй гэж үнэн хэлжтэй. Хонхрын дорж хэлжээ. Би оргоогүй. Тарах гэдэх гэж тэр зүүнтэй хальтцсан. Өлсөд болохгүй юм гэж мэдүүлжээ. Чамайг хэн тавьж явуулсан бэ гэж түшмэл асуужээ. Дорж хариулж. Намайг хинч тавьж явуулаагүй. Би өөрөө сулраад явсан гэлээ. Төмөр гав тушаагч нь хэн сулсан бэ? Дахиад гар тушаагаа суллаж чадах уу гэж гин. Чадна байгаа гэж дорж хариулжээ. Гавыг гартн хийгээд тушааг хүлтэн хийгээд түшмэлийг харсаар байхад цоожлоод түлхүүрээ бариад байж гин. Тэгэхэд дорж амандаа нэг юм унших шиг болоод гаваа үлээсэнд гаван суларжээ. Тушаагаа үлээсэнд тушаан суларч гин. Түшмэл хэлж гин. Түр засаг гэдэг хүнд байдаг. Чи оргож болохгүй. Дахиад нэг сар чиг хар гэрт суу. Цааш нь бид чамайг тавихыг бодно. Чи хулгай хийхээ бол гэхэд дорж заал гэж. Түшмэл бас хэлжээ. Чамд өдөр бүр тараг өгч байна гэд хуйгт нь үүнд тараг авчирч өгч бай гэж тушааж гин. Түүнээс хойш сар болоод доржийг султан тавьжээ. Дорж тэгээд хулгай хийхээ болж мал маллаад их баярцсан юм гэдэг. Доржийн тухайн мэдээ гандан дээр суудаг баргалам Жамиан Чамбл надад ирсэн юм. Жамиан Чамбл энэ мэдээг үзэмчин лам хувилгаанаас сонссон гэдэг. Хувилгаан хонхрын доржийг таньсан байсан гэдэг. Хувилгаан 1970 онд гандан дээр нас барсан юм. Гангийн л одод цоочны өргөс гаргах чадал байж болох уу гэж би Жамиан Чамблгаас асуусанд тэр лам над хэлсэн юм. Байлгүй яах вэ? Гангийн л одод Нисвансын цоочны өргөсийг мултлах гэж үг байдаг юм гэж хэлсэн. Тэр номд тийм үг байдаг юм бах. Ер нь цоочны өргөс гаргаж чаддаг хүн бас байх юм. Манай Төв аймгийн Дэлгэр хаан суманд Сэмбхүү гэдэг нэг өвгөн одоо бий. Сэмбхүү зүгээр л хар хүн. Жаахан ан хийдэг, сайн буучим, ном эрдэм байхгүй юм л хүн. Би ойр нутагтай болохоор аргагүй сайн тань гэрээр нь орж гардаг байлаа. 10 жилийн урд юмсан. Тэр Сэмбэ хүүг цоочны өргөс гаргаж чаддаг хүн гэж хүн яриад байх боллоо. Тийм багц зэвсэгтэй юм байлгүй гэхэд үгүй. Багц зэвсэг хэрэглэхгүй. Зүгээр үлээгээд цоочны өргөс гаргачихдаг гэж ярих юм. Би түүнийг нэг шалгаж үзье гэж боддог байлаа. Нэг өдөр манай технэр авдраа удалж байтал авдрын дотроос нэг хуучин цоож гарлаа. Аргагүй сайн цоож юм. Түлхүүрийн аль хэдийн гэж гисэн юм. Тэр цоожийг хараад гинт би энэ цоожийг Сэмбхүүд үзүүлэе гэж бодлоо. Тэгээд тэр цоожийг аваад дэрэн дороо хийчгээд байлаа. Сэмбхүү манад нэг ороод ирэхлээр нь энэ цоожны түлхүүрийг ээж гисэн юм а. Уг нь сайн цоож байгаа юм. Үүний өргөсийг гаргах арга байна уу гэд цоожоо Сэмбхүүд өглөө. Сэмбхүү тэр цоожийг бариад жаахан эргүүлж тойруулж үзэж байгаад над өргөс цоож хоёрыг хоёр болгож салгаад надад өглөө. Чухам яаж гаргасныг би харж чадсангүй. Гартаа хөөрг ирэх хоёроос өөр багаж байхгүй юм шиг байх юм. Би тэгэхээр өнөөх цоож өргөс хоёроо барьж үзэж байгаад зориуд цоожлоод би санаансруу цоожлчихлоо гэж худлаа хэлээд эргүүлээд өглөө. Сэмбхүү цоожийг аваад үзэж гин. Би хулгааны дээр ажиглаад л байлаа. Сэмбхүү ямар ч багажгүй хоосон гараар цоожийг барьж байгаад нэг үлээгших болоод цоож өргөс хоёрыг салгав. Сэмбхүү цоож өргөс хоёрыг ямар ч багажгүй салгаж чаддгийг би ингэж нүдээр үзсэндээ. Цоож өргөс хоёр салсан болохоор өргөсийг нь харж байгаад түлхүүр хийж тааруулсан. Тэгээд Сэмбхүүгийн ачаар бүтэн цоожтой болох нь тэр дээ. Зориуд дуршиж байна гэж мэдвэл тэр цоож өргөс хоёрыг салгаж өгөх байх. Хэрэв Улаанбаатар Сэмбхүү хурж ирвэл
би түүнийг танаа даваад ирээ. Та түлхүүрийг хажигсан гэж нэг цоож өгöd шалгаж үзээрэй. Тэрлэв салгаж чадна. Мэргэн шовгор. Дүшээд хан аймгийн Мишиг гүний хушуунд мэргэн шовгор гэж их мэргэн хүн байсан гэдэг. Ардын засгийн эхний үед их хүрээнээс хоёрлаа мэргэн шовгорыг юм мэддэг, мэддгүйг үзэх гэж очиж гин. Өвөл цаг байж. Хоёул их л даарч явж гин. Нэг нь шалгаж магадлах манч гайгүй. Хамар тулсан тостой сүйдээсээ ууж нэг дулаацх юмсан гэж. Харин нөгөө нь хэлж гин. Залуу сайхан их нэртэй юм гэдэг. Түүнийг нь харах юмсан гэжээ. Тэгээд мэргэн шовгорын дороод мэдлжээ. Нутаг усыг асуунсны дараа мэргэн шовгор хэлж гин. Достой цай уух гэсэн та энэ зүүн гэрт ор. Эхнэрийг минь үзэх гэсэн жаахан хүлээ. Их удахгүй ирнэ гэж гин. Хоёр лам шалгахаа болоод биширч шав орсон гэдэг юм. Бас тэр хүн нутгийн нэг хүн мэргэн шовгорыг шалгах гэж худгийн ороолоос нэг чулуу, уулын ориглоос нэг чулуу аваад шовгорын төчж асууя гэж. Энэ бол хоёр газраас авчирсан чулуу юм. Айл газар нутглуул цохимжтой байна. Үзэж хайрал гэж гин. Мэргэн шовгор худгийн чулуу барьж энэ газарт гэрчин багтах юм бол нутаглаж болно гэжээ. Нөгөөг чулууг үзэж энэ газарт гэрчин тогтох юм бол мөн нутаглаж болно гэжээ. Бас нэг хүний эхнэр хүнд өвдөж гин. Хадаг дайлам хоёрыг авахуулаад нэг хүний гуйж мэргэн шовгорт энэ хадаг дайлам хоёрыг өгөөд өвчтэй эхнэрийн тухай аврал асууж ир гэж явуулжээ. Тэр зарсан хүн нь замдаа дайламбыг аргалын бүтээлгний дагуур шургуулад мэргэн шовгорын төчж хадгийг бариад асууж гин. Мэргэн шовгор хадгийг аваад хэлж гин. Тэр өвчтэй хүн чинь гайгүй юм байна. Удахгүй зүгээр болно. Харин та хурдхан явалгүй гаргүй. Танаа аргалын бүтээлэг дагуур шургуулсан дайламбыг одоо өвхөр идчих гэж байна. Одоо сэжүүрээс нэг ухаагч үнэ зулгааж байна гэжээ. Өнөөх хүн яарч очсон ч нэг ухаагч үнэ дайламбны сэжүүрээс ам хэртэй идчихгээд байсан гэдэг. Хараалт шүтэн гэлэн. Би залуу байсан цаг нэг өвөл юмсан. Манад байсан нэг хархуу өглөө чөдөрлсөн морой барих гэж гарлаа. Би тэгэхээр нь миний морийг хамт бариад ирээрээ гэлээ. Өнөө хархуу чинь хоёр морой барьж ирээд гадаа уучгаад орж ирээд над хэлж байна. Таны морь чөдргөө сул байх юм? Сул боловч номхон морь учраас над амархан баригдлаа. Та тэгж морой сул тавьдаг юм уу гэв. Би хэллээ. Үгүй ээ. Би морой үдч чөдөрлөж тавьсан. Чөдөр нь байхгүй юу гэлээ. Байхгүй. Урд чинь жаахан цаас орсон болохоор хүн амьтны мөр цасан дээр тодорхой байна. Мордын дэргэдээс нэг явган хүний мөр урд байгаа айл руу чиглээд явцсан харагдлаа гэж байна. Тэгэхээр нь бирлээ. Музайлаг. Шүтэн гэлэн морины чөдөр аваад явчаа юу даа. Гээд дороо босон хараагаад морой эмээлж унаад шүтэн гэлэнгийн точлоо. Тэднийх манай урдхан байсан юм. Орж очингууд шүтэнд хэллээ. Хөөе. Чи тэр морины чөдөр өгөөдөх. Морь яах гэж чи сулчих юм гэлээ. Шүтэн гэлэн чөдөр аваагүй. Юу маань ихэж хэлж байгаа юм. Гээд уурлж байна. Засан дээр чиний гутлын мөр тодорхой байна гэлээ. Тэгээд хоёул хэрэлдэж гарлаа. Нохойг хадаа хүрлээ. Би залуу омогтойж байж хушуу тамганд бичиж чүү юм хийж байсан цаг. Бас даргархнаа тэгж байгаад чамайг чадна гэж байна тэр. Тэр чинь хараалхын гэсэн үг юм. Чи юм уу юугаа чаддаг юм? Чиний шатгийг чинь үзье гэлээ. Би жаахан хувцгалж анзаарсан болохоор түүний хараалаас айхгүй байгаа юм. Түүнийг ер нь хараал хийдэг гэж хүн ярьдаг л байсан юм. Тэгээд хушуу тамгын газар очиж сууж байлаа. Би тэр үед бичиж ажил хийж байсан юм. Тэгж байтал нэг өдөр манайхаас нэг морь хөтлсөн хүн тавьчихрлээ. Хэлж байна. Эхнэр чинь өвдчгөөд хариугүй өгөх гэж байна. Таныг багш ламыг залаад ир гэж байна гэв. Би морь хөтлөөд сум дээр очиж багш лам тучраа айлтгав. Тэр багш лам манай эхнэрийн төрсэн ах юм. Чимэд аграм гэдэг эрдэмтэй чадaltaй лам юм. Лам шоогоо орхиж үзчихээд хурдан очлонгүй оргүй гэд хоёул мордоо тавхилаа. Замдаа лам надаас асууж ин. Хүний хараал хүрсэн шиг байх юм. Цаадах чинь хүн амьтантай хэрэлцсэн юм шүү згэн. Одоо мэдэхгүй юм да гэж байлаа. Чи үнтэй хэрэлтэйг үүсгэлээ. Би жаахан бодож байгаад гинэт санаж шүтэм гэлэнтэй хэрэлцсэн гэж үнэнээ хэллээ. За тийм баха. Шүтэн гэлэн чинь миний шав юм. Тогшин сахиустай юм.
Түүнтэй аятайхан учраа олж ярилгүй болохгүй гэж байна. Гэртээ ирсэн чинь манай эхнэр араа бүр тийшээ таталтаад дөнгөж амтай байна. Багш чойжлын дүгзэн уншиж тариндлаа. Манай эхнэр жаахан сэхэж байна. Багш бид хоёр шүтэм гэлэнгийн төчлөө. Шүтэм гэлэн гэртээ байж байна. Гэлэн нэртэй мухар толгойтой болтгоос биш, тэр эхнэр хүүхдтэй хөдөөний хүн юм. Ном эрдэнэч гэж ойлгохтой мэдэхгүй хүн. Багш очиод бид хоёроос асуулаа. Та хоёр хэрэлдсэн үү гэв. За тийм гэж бид хоёр үнэн хэлв. Та хоёр битгий муудалц найрамдалтай сайхан яв гэж юм. Шүтэн гэлэн шавны болохоор багшийнхаа үгийг заа гэж хүлээж авна. Багш шүтэн гэлэн асуулаа. За чи бямт орчиодтой хүүг зөрөөд ус хонтон санаж хийсэн барьсан байвал одоо чи түүнийг тайлж буцаа гэв. Шүтэн гэлэн хэлж байна. Энэ намайг элдвэр их муухай дайрч авсан юм. Тэгэхээр би сахиусантай залбирсан үнэн гэв. Багш бид хоёрыг найрамдуулж тамхилуулав. Сүүлд нь бид хоёр найрамдаж нэг шил арх хувааж усан. Бүрч найз усан. Тэгэл маргаашаас манай эхнэр улам сайжирсаар хитгэн хоноход бүр зүгээр болчихсон. Би ч хушуу тамхантай очиж албаа хаасан. Ингээр хараал хийх гэдэг бол зөвхөн занаж харахын нэр биш. Ямар нэгэн сахиус шүтэнтэй залбирдаг. Тэр сахиус шүтэн нь залбирсан хүний сүргүү итгээдэг хорлдгийн байна гэж би бодлоо. Хорлохдоо тэр айлын аль эмзэг хүнийг хорлдог болтой юм. Би бол багшийн харилсан сахиус зангаг үргэлж зүүж явсан учраас шавийнхын сахиус намайг хорлож чадаагүй байсан байж магад. Манай эхнэр ахыхаа өгсөн зангаг гээсэн учраас эмзэг болсон гэж би тааварладаг юм. Амьдралын далд холбоо 1976 онд өвгөн шадмын ирсэн нь ах дүү ойр торлын хүмүүс уулзаагүй хол байлаач гэсэн биеийн жаргал зовлонг харилцсан мэдээг байх шиг байдаг юм. Дундгов аймгийн Эрдэнэтлээ суманд нэг ахмад насны малчин хүүхэн байдаг юм. Би таньдаг юм. Нэрийг нь мартчихч. Тэр хүүхэн өнгөрсөн амар нэг өдөр дэрэгт хүмүүстэй хэлчихнэ. Би ганц ахтай хүндээ тэр маань Дэлгэр хаан суманд байгаа. Тэр маань яаж суугаа болдоо? Би ахыхын төлөө нэг л зовоод байх юм гэж хэлээд гинэт дотор муухай боллоо гэд ухаан алдаад унжгин. Дэрэгт хурсан сандарч тэр хүүхнийг аятайхан хэвтүүлээд салхисвч ус шүршиж ухаан оруулахыг оролдож гин. 1-2 цаг болоод тэр хүүхэн сэргэжээ. Тэгээд л өнгөрчээ. Хүүхэн ч зүгээр болж. Харин сүүлд нь сонсоход тэр хүүхнийг ухаан алдаж ундаг яг тэр өдрийн тэр цагт тэндээс 50 км зайтай газарт Төв аймгийн Дэлгэр хаан сумын Гүн нуур гэдэг газарт байсан тэр хүүхний ах Дамбын Оодон гэдэг хүн гэртээ хэдүү сууж байтал жаахан хар уул гарч жаахан бороо орж байгаад гэнэт цахилгаан бууж 2 хүнийг нэргэжээ. Түүний нэг нь өнөөх хүүхний ах Оодон гэдэг хүн байж. Тэдний гэрт байсан бусад хүмүүсийн зарим нь жаахан манарч унаад зүгээр үлдсэн гэдэг. Үүн сонирхолтой тэр хүүхний сэтгэл зовж манарч унсан цаг ахынх нэргэгдсэн цаг яг тохирч байгаа юм. Ах нь нэргэгдэх үед дүүгийн сэтгэл зовж манарч унсан болохоор тэр хоёрын амьдрал жаргал зовлон ерийн бидний мэддгээс өөр ямар нэг далдын холбоотой байсан юм шиг санагдах юм. Муу ёрын зүуд. Бямт орчгой халтарч очиод хөлөө бэртээгээд гэртээ хэвтэж байна. Би түүнийг эргэж биеийг асуугаад хэдэн үг солилцож байлаа. Хүмүүсийг өөр өрөөнд ороход бид хоёул зүуд ёрын тухай ярилцсан. Бямт орчгой нь ярьсан нь муу ёрын зүуд байдгийн да. Би учрыг мэдэхгүй. Ер нь муу ёрын зүуд байгтал байдаг гэж хэлв. За ямар муу ёрын зүуд та зүудэлсэн бэ гэхэд би хүний ярьсныг зүйлийг ярив. Манай Дэлгэр хаан суманд Лувсан Чүлтэм гэдэг өвгөн лам байлаа. Тэр худал хэлэхгүй томоотой эрдэм номтой хүн байлаа. 1936 онд юмсан. Тэр лам над нэг өдөр ингэж ирлээ. Ер нь миний зүуд муу байна. Над нэг л базаахгүй болох нь дээ. Элдвийн зүуд үзэгчтэл байдаг. Тэр бүр ёсоор болдоггүй юм. Аль дэмий зүудлэхийг хэлж гүйцэх вэ гэж би тэр ламыг тайлруулах зорилгоор хэрлээ. Тэгэхэд тэр лам хэлж гин. Үгүй ээ, ер нь муухай зүудлээд байна гэв. Та ямар муухай зүудлээ вэ гэсэнд түүний хэлсэн. Би саяхан нэг шөнө үүр цайхан ойрч байх хэрэг зүудлээ. Би шаамаа өмссөн, жанчаа нөмөрсөн бүх лам хувцастайгаа тэмээ унаад цогчин дугнаас гарч байна гэж зүудлээ. Тэмээ унаж зүудлэхийг муу гэдэг.
Тэгээ зогчин дугнаасаа тэмээ унаад гарахлаар бүр муу байдаг байгаа да. Хачин зүуд шүү. Энэ нэг л муу ёрдоо гэж байсан. Тэгээд хэдэн сарын дараа сүм хурал хаагдаж лувсан чултамгай өөрөө баригдаад алга болсон доо. Түүнээс урд нэг өдөр Дэлгэр хааны хүрээн дээр очиж лувсан чултамгайд орсонд лувсан чултамгай надад хэллээ. За чи сони юм дуулнаа гэж байна. Дуулалгүй явах вэ гэж хэллээ. Тэгээд лувсан чултамгай ярьсан. Цоохор зоч саяхан нас барчихсан чи дуулсан уу? Цоохорч гэж зодл үжин тавьдаг нэг лам байсан юм. Өвөр монгол хүн. Манай нутагт ганцаар ирээд амьдарч байсан юм. Анхандаа түүнийг ламнаар харчвал тоохгүй байсан. Сүүлдээ лам харгүй түүнийг тоож гүрэм ном уншуулдаг болсон. Түүнийг амьтанд тустай ачтай лам гэдэг боллоо. Түүний шавнарч олон боллоо. Тэр цочийг өвгөн болоход иш самбуу гэдэг нэг шав нь өргөж тэтгэж байсан юм. Цоохорч оч нэг өдөр шав иш самбуудаа хэлжгэн. За хүүхээ, багш нь их удахгүй өнгөрөх байх та. Миний муу гэр бурхан юмыг чи авна биз гэжээ. Тэр үе цоохор цочин би яваа сайн байсан юм гин. Тэгэхэд иш самбуу хэлжгэн. Багшийн би сайн байна. Багш хэдэн жил наслах байхаа гэсэнд цоохор цочилжээ. Үгүй ээ, тийм биш. Үхэх нас ойртой шиг байна. Муухай зүзүүдлээд байх боллоо гэж. Багш ямар муухай зүзүүдлээ вэ? Дайрыг хүн шууд жаргаж сэтгэлгүүл муусууд арилах байх гэж. Цоохорч очиж тэгтэн. Би нэг шөнө унтаж байгаа зүудлээ. Манад урд огт үзээгүй танихгүй цагаан тэлтэй хар хүн орж ирлээ. За чамайг аваачих гэж ирлээ. Би ирэлгээ хэлж гэдэг байх шүү. Тэгэхээр би түүнээс гуйлаа. Над хэд хоногийн нас харил би лам багш нартаа мөргөх тань ах トゥ нартайгаа уулзах хэрэг байна. Тэгэхэд яаж болдг юм одоо аваачих гэв. Тэгж байтал бас нэг хар хүн манад орж ирлээ. Тэр хоёр хар хүн хоорондоо танил юм шиг байлаа. Сүүл ирсэн түрүүн ирснээс асуулаа. Чи хайч ч байгаа юм бэ гэх түрүүж ирсэн. Би үүнийг аваачих гэж ирсэн. Энэ хэд хоногийн нас гуйгаад байгаа юм гэлээ. Тэгэхэд сүүлд ирсэн хэлж байна. Чи хэд хоногийн нас наадахтаа өгчих. Би тэр урдаас нэг хүн аавна. Тэгээд энэ баруунтаагаас нэг чавганцыг авна. Хоёул хамт явъя. Буцахтаа наадахыг ч навъя гэсэнд урд ирсэн чөвчөөрөөд хоёул явчлаа. Ийм хачин зүзүүдлээ. Тэр хоёр хүн удахгүй ирэх байх. Би ч удахгүй өөх байх гэж хэлв. Түүнээс хойш цоохорцож багш нартаа явж мөргөөд хүн амтантай уулзаж хэрэг ажиллаа дуусгаад өөхөд бэлэн болоод байж. Хэд хоног болоод Дэлгэр хааны хүрээний дэргэд байсан нэг хөгшин чавганц цоохорч оч хоёр нэг шүн зэрэг нас өнгөрсөн гин. Гэж лувсан чултам нар ярьсан юм. Очир гүйлгэх гэдгийг би урд хүүхэд байхдаа нэг үзсэн юм. Манайх үгийн хөвөр гэдэг газар нутаглаж байлаа. Орхон голоос зүүн тийш байдаг үгийн нуурын дэргэд байгаа газар юм. Олон орс үхэр худалдаж авах гэж ирдэг байлаа. Тэд нар булгаар, чихэр, одончууд зэргийн сонин сайхан бараа авчирч худалддаг байсан юм. Сайн бүдүүн шар 25 цэлков хүрдэг байсан. Намайг 10-аад настай байхад нэг цүн юмсан. Манай нутгийн даваа сүрэн тайж Оросд үхэр олж өгөх гэж Эрдэнэ цугийн зүүн би хөшөө цайтмын тийш нэг хүн дагуулад Оросын баах мөнгийг өрдөлж яваад замдаа айл гэсэж арь хууж яваад 2-3 мянган цэлковыг гээчихжээ. Манай нутагт самбуу хүртэм гэдэг олон хүүхэдтэй ядуу цагаачин хүн байсан юм. Тэр очир гүйлгэж чаддаг юм байжээ. Даваа сүрэн түүнийг залж очир гүйлгүүлэх юм боллоо. Даваа сүрэнгийн том гэртээ айл юм. Гэрт гадаа дүүрэн хүн цуглалаа. Самбуу хүртэм гэрт суугаад ном уншиж байна. Дэмбэн гэдэг залуугийн гарыг угаагаад шатаасан харцаар ариулж байна. Түүний баруун гарт улаан утсан оосортой очрыг атгуулжээ. Гэрийн үдэнд Дэмбэнд унуулах химээлсэн морийг бэлэн бариад байв. Гэтэл Дэмбэн очир атгсан гараараа үд чиглүүлэн загнаж зүхэж хэллээ. Түүний булчин бүсээр ороож багалсан харагдав. Дэмбэнийг бэлэн морин дээр мордуулаад даваа сүрэн хөтлөөд бас хэдэн морьтой хүмүүс дагаад баруун тийш улаан тоос манруулан тавхаад явжв. Дэмбэний зангасан гарын чигээр тэд явсаар орхны улаан эргийн дэнждээр байгаа хідэн гэрийг нэг тойроод гадаа нь буучгажээ. Тэр айл олон үхэртэй айл байжээ. Гадуур нь үхрийн нойтон бас олон байв. Нэг баас руу Дэмбэн очиртой гараараа шаажгэн. Тэр нойтон басыг эргүүлээд харсан чинь тэнд өнөөх боолттой цэлков бүрэн байжээ. Даваа сүрэн тэр айлд арх угаад гадаа нь мөнгө онгоцчихсны дээр нь үхэр баасан хэрэг байжээ. Даваа сүрэн таж тэгж мөнгө олоод
их баярлаж самбууд морь өхөр хоёрыг өгч байсан. Дэмбэнд ч бас юм өгсөн. Дэмбэн хид хөвтөж байгаад болсон. Дэмбэн бол авзаг уулын хүүтний гол нутагтай хүн юмсан.